За өнөөдөр Увс аймгийн давсцсан үйлсэн байгуулагдсны түүхт 100 жилийн өмнө баярыг ёслол төгөлдөр сайхан тэмдэглэж байна. За Увс аймгийн Хоймор нутаг уул усны Диваажин болсон энэ сумаас бол Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн. За одоо Монголын төрд олон жил ажилласан үе үеийн сангийн сайдууд. За мөн улсын хурлын гишүүд гэх мэт. За мөн салбарын гавьяатууд, алдартнууд, эрдэмтэн мэргэд, төрийн наадмын төрөө болсон одоо бүрэн төгс авраг, мөнгөн нарслан гэдэг. Үнэхээр одоо жижиг сум гэхэд одоо Монгол улсын хэмжээний салбарын онцгой ийм боловсон хүчнүүдийг төрөөлөн гаргасан ийм сайхан сум аа. Тэгээ өнгөрсөн 100 жилд ийм сайхан амжилт гаргаж Монгол улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шиг эх 100 жилд бас энэ давс сумаас төрөн гарсан боловсон хүчнүүд бас улс орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. За давс сумын баяр наадам бол их өргөн дэлгэр болж байна. Дэлхийн энцэг булан бүрээс зочид төлөөлөгчид ирсэн байна. Монгол улсын бүх аймагуудаас баг зочид төлөөлөгчид ирсэн байна. Давс сумын уугуул болон суугуул иргэд баяр наадамд хүрэлцэн ирсэн хүндэт зочид. За мөн ирж амжаагүй ч гэсэн цэнхэр дэлгэцээр увсчууд сайтаар давс сумын баяр наадмыг харж байгаа давс сумын уугуул иргэдтэй баяр наадмын мэдлэгээ дэвшүүлж байна. Бүгдээрээ сайхан баярлалаа. За баярлалаа сайхан надараа. За баярлалаа.